эхлээд асуулт гэж ойлгож байгаа. Эхлээд асуулт. Дараа нь үг хэлэх тустай явна. Гэхдээ нийт дэвшигчээс асуулт байгаа маа. Монголын ард түмэн одоо сонголтоо хийсэн шийдвэрээ гаргасан. Монгол Ардын намд итгэл хүлээлгэсэн. Энэ сонгуульд бол ардчсан нам дээд бүтээн байгуулалтын мөрийн хөтөлбөрт орсон. За Монгол Ардын нам бол нэлээд нийгмийн халамжийн мөрийн хөтөлбөрт орсон. Тэгээ нөгөө их баригч ялсан намын дараа өөрөө ерөнхий сайд болоогүй учраас миний хувьд асууж ирсэн. Мөрийн хөтөлбөрөөсөө бол ухрах ийм маневр биш үстэй гэж. Тэгэхээр үүнийг үгүй гэж нэгэн утгатай хариулсан. Тэгэхээр нийт дэвшигчээс бол одоо энэ мөрийн хөтөлбөр дээр одоо маш бодиттой хэрэгжүүлэх ажил хийх юм байна гэж ойлгож байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад одоо өнөөдөр яг томилогдож байгаа энэ өдөр бас ард түмэн зарим нэг одоо мөрийн хөтөлбөрийн зорилтууд дээр тодорхой тодруулга бол хүсэж байгаа. За жишээлбэл одоо бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулнаа гэж байгаа. Тэгэхээр энэ зорилт одоо хэдийн хугацаанд хэрэгжих вэ? 4 жил тооцож байгаа юу эсвэл одоо эхний 1-2 жилдээ бол хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юу? За хүүхдийн мөнгө хүүхд бүрт олгоно гэж байгаа. За энэ бол одоо ардчсан намын бодлого үргэлжилж байгаа гэж ойлгож байна. За оюутан бүрт тэтгэлэг олгоно гэж байгаа. За дээр нь бол сургалтын зээлэнд хамруулна гэж байгаа. Энэ бол хизээнээс эхлэх вэ гэдэг дээр бас хугацааг бол манай оюутнууд бол хүлээж сонирхож байгаа бах. Энэ талаар одоо бас ерөнхий сайдаар томилогдож байгаа нэг дэвшигч маань одоо бодлоо хэлүүл сайн байна. За мөрийн хөтөлбөрт их олонний анхаарал татчихсан нэг асуудал байгаа. Цалинтай яаж гэж ийм зорилт дэвшүүлсэн байгаа. Энэний талаар одоо ерөнхий сайдын хувьд нэг дэвшигч одоо ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Яг юу гэж ойлгох вэ? Үүний цаад хэрэгжих төвчний шийдлийг бол бас сонсомоор байгаа маа. За тэтгэврийн зээлийг 10% хүргэнэ гэсэн байгаа. Энэний бас хугацааны хувьд хизээнээс 10% хүрэх вэ? Өнөөдөр үнэхээр манай тэтгэврийнхний хувьд бол хамгийн тулгымцсан асуудал одоо бүгдээрээ одоо зээлийн өрөнд баригдчихсан ийм нөхцөлүүд бол одоо олон хүнд бол тулгамдж байгаа асуудал гэдэг бол хэлмээр байна. За хоёрдугаарт нь мөрийн хөтөлбөрт бол одоо миний хувьд бол маш дэмжиж байгаа нэг нааштай нэг зорилт байгаа юм. Одоо гэр бүл, хүүхэд, залуучуудын төрийн байгуулалтын бүтцийг бий болгоно гэж. За энийг одоо яг ямар хэмжээнд ойлгох вэ? Одоо агентлаг байгуулах гэдэг юм уу, яам байгуулах гэдэг юм уу? Эсвэл одоо комисс байгуулах гэдэг юм уу? Энэ мөрийн хөтөлбөрийн энэ зорилтыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар тодруулж өгнө гэж асуумаар байна. За дээр нь одоо ялангуяа өнөөдөр энэ гэр хоолыг хөгжүүлэх асуудал дээр арчсан маш том бодлого одоо сайн хашаа гэдэг том бодлого бол боловсруулад энэ бол ард түмний нэлээд дэмжлэг авч байгаа. Тэгээ өнөөдөр бол гэр хоол гэдэг бол араасаа ямар олон асуудыг дагуулж байгааг бүгд ойлгож байгаа. Энэ ч гэсэн бол ардын намын мөрийн хөтөлбөрт бол одоо ипотекийн зээлэнд хамруулнаа гэдэг одоо ардсан намын бодлоготой бол дүүцэхүүц ийм зорилт байгаа. Энийг бол бид маш их сайшааж байна. Гэхдээ энд бол хугацаа алга, ямар хүүтэй байхын хүүн алга, тэгээд хэрэгжих хамрах хүрээн алга. Энэ талаар одоо хэрвээ ерөнхий сайдаар томилогдвол одоо энэ засгийн газар ямар хөө бодлого өнөөдөр энэ талаар бол хэрэгжүүлэх вэ гэдэг ийм асуудлуудыг тодруулж өгөөч гэж. За нэр дэвшигч Эрдэнэт хариулъя. Микрофон өгье. За Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын дарга хэрхэн гишүүдийнхээ өдрийн хамаар амгалан гэрмэлжилж байна. Тэгэхээр Монгол Ардын нам сая бас Монголын ард түмний итгэлийг хүлээж олонголсон одоо мөрийн хөтөлбөрөө боловсруулах засгийн газрынхаа хөтөлбөрийг бол бид бас засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдсан тохиолдолд бол хөтөлбөрөө боловсруулж та бүхэнд танилцуулнаа. Тэгэхээр одоо сая их хоёр гишүүн хэлж байгаа Бат Эрдэнэ гишүүн маань ч ихсэн хэлж байна. Бодит нөхцөл байдлаа тодорхойлохгүйгээр бид нэр хийх ажлаа төлөвлөж болохгүй. Эхлээд бодит нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй. Өнөөдөр ямар нөхцөл байдал үүсчээд байгаа эдийн засгт маань бидэнд ямар боломж байна? Энэ боломжийг харгалзаж үзэж хагаад энэ одоо дараагаас дараагийнхаа шатны бодлогуудыг хэрэгжүүлэх хугацаагаа графика тодорхой болгох ёстой гэж ингэж бодож байгаа. За манай намын мөрийн хөтөлбөр яг бас зарим нэг усуд одоо яриад байгаа халамжийн шин чанартай гэж. Энэ бол хамгааллын шин чанартай мөрийн хөтөлбөр юм байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ингээ хүндэрсэн байгаа цаг үеүүдэд бид бас ард иргэдийнхээ амьдрал ахуйг хамгаалж эднийхээ одоо ашиг орлоготой байлгах энэ одоо нөхцөл бололцоог нь бүрдүүлэх ёстой. Ингэж бид нар бас эдийн засгаа тодорхой хэмжээнд сэргээхийн гэсэн ийм үднээс боловсруулагдсан мөрийн хөтөлбөр юм байгаа. Та бүхэн маань ч гэсэн бүгдээрээ ер нь мэдж байгаа. Урд нь бол аливаа улс орны засгийн газрууд бол энэ нийгмийн хамгааллынхаа бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ард иргэдийн амьдрал жоохон дээшлээд ирэхээр зарим нэг одоо хамгааллын бодлогуудаа татдаг.
Тэгвэл өмнөх одоо жишээн дээр хэлж байхад бол жишээ нь 3 хүүхэдтэй одоо хүүхдийн сургалтын төлбөрийг төр засаг одоо гуруула ихтэй сургууль сурж байгаа бол нэг хүүхдийн төлбөрийг төр засаг хариуцдаг байсан бол энийг бол татаж байсан тийм ээ. Тэгвэл одоо бас мөрийн хөтөлбөртөө бид нар бас энийг оруулж өгье гэж. Ягаад тэгэхээр энэ сургалтын төлбөртэй холбоотой эцэг эхчүүдэд арга эрт нь үүсэж байгаа хүндрэл бол маш их болсон байна. Тийм учраас ийм байдлаар жишээ нь оруулаад энэ нь өөрөө эдийн засгийн нөхцөл байдал маань ард иргэдийн нуруунд дээр үүрэгдэж байгаа ачаа хоёрын одоо тэнцвэр дээр энэ халамжийн болов хамгааллын бодлогод явагдах ёстой маа гэсэн ийм байр сууриас боловсруулагдсан мөрийн хөтөлбөрөө гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсны дараагаар ер нь бол одоо мөрийн хөтөлбөрөө боловсруулж их хурлаа өргөн барина. Энэ хөтөлбөр засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд бол хэдийн хугацаанд ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг бол тодорхой болно хаа гэж ингэж бодож байна. За баярлалаа. За оюун чимэг гишүүн